аюулнууд шинэ хичээлийн жилийн таамагтай өдрөд баяр байдаг багтай мэдээ хүргье. За шинэ хичээлийн жил гэдэг маань өөрөө олон шинэ юмыг одоо дагуулдаг. Тэгээд ахмадуудтай уулзаж эхэлж байгаа бас нэг цаан шинэ юм байгаа юм байна. Энэ бол та нарын хувьд бас ямар нэг хэмжээнд цагирах ийм асуудал мөн сонсогч байна уу? Сонсогч байна. Мөн за би юуны өмнө та нөхдөд энэ мэргэжлийн одоо яаж сонгож байсан дээр үед сонгосон түүхээс за сурч байсан одоо хугацаанаас авч хөдөлмөрийн гараага за төр захиргааны байгууллагад ажиллаж байснаа эрдэм шилжгээний байгууллагад ажиллаж тэр хэсгийг тэгээд тэр төр гараад юу хийж байгаа тухайгаа төвчгоо яриад тэгээд цагт багтаа гэж бодож байна. За мэргэжил сонгоно гэдэг ч одоо их сонин шүү дээ. Би та нарын одоо өвөө мэлгийн хүн байх баг тийм ээ. 78-тай хүн та нарын өвөө эцэг биш. Өвөө шүү дээ. Та нарын одоо насанд байхад би хинтэй хүн буряд хүн мэдэгч байгаа тийм ээ. За буряд хүн бол хинтэд олон одоо ч байгаа. Өндөр хааны 10 жилийн сургуулийг 1960 онд төгсөө. Та нарын эцэг төрж байсан үед би төгсөж байсан байх юм уу? Эцэг шийдвэр өгсөн байна. Тэгэхээр энэ саний хууштай өндөр хааны 10 жил 26 хүүхэд төгсөж байхад ямар нэгэн конкурс шалгалт одоо сонгод гэж ерөөсөө байгаагүй. Хүний дурч гэж байгаагүй. Саний одоо тохиолдлоор мэргэжил сонгож байсан ийм одоо үе байх юм. За энэ муу сайн таван нөхдөд гадарж байгаа. 26 хүүхэд төгсгөл боловсролын яамнаас нэгэн төлөөлөгч очоод сургуулийн захиргаатай захир хичээл анги байдаг. Сургуулийн 10 жилийн сургуулийн захиргааны багштай уулзаад 4 хүүхдийг тэр гэгэрлийн яамнаа боловсролын яамны хөмшүүл өөрөө сонгож байгаа. Өөр одоо журнал байдаг юу байдаг гэдэг сурлага дэвтэр юу байдаг тэрийг хараад сонгож байгаа. Тэгээ багш нарын өөрөө боодж байгаа юм уу? Захиргаа хичээл анги одоо хичээлээ хэрэгшээ шүү гэдэг одоо нэг багш байна. Тэгээд дөрвөн мэргэжлийг шууд тулгаж байгаа. За та дөрөв гадаад явна. Гадаад гэж тэр үедээс Орос гэдэг ойлголт хятад гэж байгаагүй, Америк явна гэж байгаагүй, Солонгос ийм үеинд явна гэж байгаа. Гадаад явна гэхээр Орос гэж байгаагүй. Тийм байна. Дөрвөн мэргэжлээр одоо явна. Чи тийм мэргэжлэгээ тэр нөхөр тулгадаг биш. Сонин багс. Тэгээ ямар нэг институтын шалгалт явах, ямар нэг минимум тийм үзүүлэлт байхгүй, сургуулийн дүн баа тэдээс дээш хийж байхгүй, зүгээр шууд сонгогддог. Ингээд тэр тохиолдлоор би сонгогдоод юунда Москва хотын усны мэргэжлийн усны институт гэж байсан. Одоо арай өөр нэртэй болсон институт природа обустройство гэж хэд ховорхоор муухай нэртэй болсон. Байгаль тогтоох институт гэсэн одоо юм өвчин орчоо. Природа обустройство. Инженер гидротехнических сооружений тийм байсан чинь тийм болсон. Тэгээ энэ мэргэжил тэгээ сонгогдохын одоо сайн тал муу тал гэдэг байгаа. Хамгийн муу тал нь ямар нэгэн ар өрийн хаалга, ямар нэгэн одоо хавтуур одоо тийм булхай гэж юмд огт байгаагүй. Энийг би шууд одоо баталгаатай хэлж. За дөрвөн хүүхэд сонгогдоод дөрвөлээ гадаад явна гэхээр баярлж байгаа хүн нэгч байхгүй. Гомдож байгаа хүн нэгч байхгүй. Сонин багс. Тийм дуулууртай социализмын үед тэгээд одоо тэр коммунист хүмүүс гэдэг чинь 10 дугаар ингээ хүүхдүүдийг дуугарч ирэх байхгүй, сонгох ирэх байхгүй, ярих ирэх байхгүй, гардаг заагаад гардаг ийм л одоо байсан даа. Тэгээ энэ одоо сайн муу талын та нөхдөд тунгаагаар хамгийн гол сайн тал нь арын хаалга гэж байгаагүй гэдэг багтай. Захирлын хүүхэд нэг даргын хүүхэд тэрэнд орж явсан тийм байхгүй. Байгаагүй. Ингээд инженер гидротехникийн ангид Москвад очиж усны дээд сургуульд сурсан 60 оноос. За тэр үед маш сонин фотог Эксэгтэй сум одоо сургууль даргаа гэртээ хайрлаа би хөдөө татан сүлэн бүрээд хүн байсан гэртээ хайрлаа.
Гэртээ харихад ээж аав хөлж баяр явахгүй. Хөлж намаа гаргаж явахгүй. Хөлж надад мөнгө өгөхгүй. Гэхдээ боддоо тана. Энэ байж болно уу? Одоо өөр боохгүй би бодлоо яриаг яг үнийг ярьж байна. 5 төгрөг өгөхгүй. Өгөх боломж байна. Би эцэггүй эмээгийн бодож өгөх. Тэгээ миний эмээ надад мөнгө өгөх тийм одоо боломж байгаа. Бүгдээрээ тэр нэгдэл коммунд болсон 60 он чинь тэр цаадын гүйцэтгэх мөрөлдөв тохиолдол ерөөсөө байхгүй юм биш. Тэгээ яагаад мөнгө өгдөг вэ? Нэгдүгээр боломж явах, хоёрдугаар гадаад явах хүүхдийг салбар яам 1000 төгрөг тэтгэмж болгож өгдөг байсан. Тэрийг бүгд мэддэг 1000 төгрөг өгдөг. 1000 төгрөг шатаагаар нь 10 сая орчим юм. Асар их мөнгө гэж байдаг. Бүрэн хувцалдаг байсан 1000 төгрөг. Хувцлагатай харамсалтай надад бид нар 10 жил төгссөн би 18 19 төгөд байсан. 18 төгөд байсан байна. Хувцсыг Орос дөмсдөг хувцсыг сонгож мэддэг байсан. Сонгож мэддэг. Костюм гэхэд өлгөөтэй байгаа костюм тэрийг авъя гэсэн биш тэр дээрээс мэн гэж мэддэг байсан. Өмсөж тийм боломж байхгүй. Өмсгөлөхгүй бэж өмсгөл тийм юу байхгүй ичдэг айдаг юм байсан. Тэр нь саарн костюм нэгийг аваад 10 хүүхэд 20 хүүхэд бүгдээрээ нэг саарн костюм аваад ингэ явдаг байсан юм. Тэгээд бодоход бол ер нь тэр 1000 цаас чинь 200 100 гэдэг юу байна одоо. Тэр 1000 цаасаар үнэндээ бүрэн хувцлах хишээтэй тийм байсан юм. Тэгээ одоотой харьцуулаад үзэхэд та нөхдүүд минь одоо нэгдүгээр конкурс орны ажил болон төгсөлтийн баяр гэж одоо ээж аав нь хоёуд айлчдаг шиг амьсан хотруу тэгээ сургууль сонгоод дараагаар тэнцдэг юм бол тэрэн дээр өөм баяр очсон гоноо тэр зунжин баяр тэгээд дээр нь очиод ээж аавгаа одоо юу вэ өхөр хөдөөний хөөгдөө өхөр модын хөөгдөө одоо нэлээд хэдийн ядуулаад ингээд өөм тэгээд нааша дагуултай нөгөө ээж аавгаа нэгээр дагуулаад хотод орж ирээд байраад эсвэл одоо ахтуудаа тандгаатай байгаад ингээд одоо байж их шиг байна манай хүүхдүүд таа. Тэр хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрөө байгаагүй тань зөрөө тааны сонирхуулж билийгсэн юм. Тэгээд энэ бүгдийн дүнд бид нар Монгол улс алдаагүй. Бид Москвад Учны дэд сургуульд очиод 25 одоо Монгол оюутан Москва Учны дэд сургуульд очиод бүрдмэд ингээд орсон чинь 18 аймаг хүүхэд байсан. Усны дэд сургууль. Тэр нэг боловсрол яамчин хэтгээс дорногоос дундгоос ингээд заацсан нэг гэдэг инженер аваад ингээд заацсан гэдэг. Тэрийг авдаг өөр юм ордог. Тэгээ 18 инженерийг авна гэдэг чинь 18 аймагтаа усны инженерийг явуулах гэж байгаа юм шүү дээ. Явуулах гэж байгаа. За би бол Москва усны институтыг төгсгөдөө та нарын одоо хөгшин багш нарын хамт 6 хүн төгссөн 25 он очоод 6 төгссөн ихлээд бус нь бэлтгэл ангид ороод шигний хагас жил болоод явхад манай ялангуяа халах таны хүүхдүүд орос хэлээр юм уу? Ялангуяа говийн бол бүрөө ах уучлаарай тийм байш. Тэр үед одоо болсон баг л да. Боряад нарайгаа бүр маний мэдвэл нэлээд хэдэн орос хүүхдтэй ингээд бид нэр 6 хүүхэд шууд нэгдүгээр ингээд яваад ороод 19 хүүхэд бэлтгэл ангиж анхудаа яг тэнд ороод явсан. Тэгээ 65 он 6 хүүхэд нэг төгсөөд ирсэн. Ирсэн хойноо нөгөө явуулсан төгссөн аймагуд руу заах гэсэн чинь зарим аймагт нь усны аж ахуйн барилгын байгууллага байхгүй байсан. Жишээ би хэнтээс ирсэн хэнтэй явна гэсэн чинь хэнтэй л үуч байхгүй тийм байна. Жишээ ингээд бид нар одоо хэд орон тайвны усны аж ахуйн барилгын онтоод 65-аас 72 онд ажиллаж байгаа гэж. Ийм байна ингээд сургууль мэргэжил сонгоно гэдэг чинь Мариса нэг олон шат дамжуулаад элдв оноо тогтоогоод лимит тогтоогоод ингээд байх шиг явж явчиход маш төвөг ажлууд нь хоёрдоо эцсийн дүндээ арын хаалга нэгдэг тэр хооронд хогийн юм байлээ шүү дээ. Ер нь аливаа юм Марис тусмаа тухайн юм шүү. Жохон тийм одоо баримжаатай байгаад 10 жилийн сургуулийг 10 жил сургасан ангийн багш нь тэр сургуулийн захирлаас нэлээд хөвгтэй мэддэг хүн хаач байна. Ямар нэгэн конкурс шалгалт авдаг багшигээд сайн дүм юм оноод тэр бол одоо яаж чаддаг юм аа гэж энийг хэлэх гэдэг шүү дээ. Тэгээ бид 5-6 хүн одоо ингээд Москвын усны сургуульд ороод ихдээ
Оростой лекц уншаад ингээ явхад нь бол нийтийн одоо тийм бичээл нь бараг юм хийж чадахгүй дээ. Зүгээр л одоо байна. Ямаа бид нар ихний лекцэн дээр суулсан чинь Дагестан, Грузия, Узбек, Таджик, Дундад Азия гэдэг нь магадгүй Казахстаны YouTube араас хар борцоо. Тэгээд бид нар яг хөөр өөрсдөө хэлэн дүм орос хэлээ бас юм уу тутаг. Тэгээд бид нар судлага бас тааруу ер нь жоохон тийм холбоотой. Бид нар чинь онгоц буудах, тэгээд охтуудыг араа өрөөс нь дуудах иймэрхүү ажил хийдэг байсан. Тэгээд тэр бидний таалагдаад ер нь болохын юм шиг ард суугаад тэдэнтэй онгоц уудж ирсэн. Тэгээд юм байлаа. Тэгээд бид нар математикийн болоо тооны хэлний хичээлээс бусдын ер нь үндсэндээ хийж чадахгүй, сонсоож ойлгохгүй тийм хэмжээнд байсан. Багш нар хурдан ярина. Тэгээд бичээ дэврээсээ хайв. Ийм байсан юм аа. Жишээ би ихэд математикийнхаа лекцийн дэвтрийг нэг орос охин ирээд гуйхлаар өгсөн чинь олддог. Тэрээр шарахтууд аль орсон намын дэвтрийг авсан байдаг. Өнөө хүртэл би дэвтрийг олоогүй шийдвэр. Ийм одоо сонин түүхнүүд байсан юм аа гэж. За ингээд дөрвөн томсны аж ахуйн баримтсан хотоор эдэгт 7 жил ажиллаа. Тэндээсээ бас нэг тохиолдол гэдэг юм уу гэдэг нь усны аж ахуйн яам 71 онд байгуулагдахад 71 онд 2 дахь байгуулагдаж 68 онд байгуулагдаад бодлоо хийж 65 онд байгуулагдаад 68 онд татвар богдсон 2-3 жилийн дараа 71 онд дахиж байгуулагдаад 85 онд татвар богдсон юм яам байсан шүү дээ. Тэгээд тэр яамны орлого сайн болохоор дөрвөн усны аж ахуйн би бас даргаахгүй бодсон байсан. Дарга түүхний шалгалтанд орж тэр хань шалгалтыг шалгалт байсан гэдэг юм. Тэр 10 жилийн тэр конкурсгүй шалгалтын дэрийг бодож ингэж манай түүхнээс чойш гэдэг юм очоод манай усны аж ахуйд шалгаад байдаг. Би онцгойн дарга намайг ажил шалгаад байгаа юм шиг өөр чим шалгаад өрдөө мэддэггүй юм. Тэгээд миний хажууд байгаа инженерүүдээс юм асуугаад байдаг. Ажилчдаас юм асуугаад байдаг. Гарч яваад сэргээл сагдаар намын хороор хүн юм асуугаад байдаг. Тийм сонин одоо бодхой хулгай маяга юм асуугаад байдаг. Нотон дорж яадаг хүмүүс дотор яваад юу гэдэг юм асуугаад байдаг юм байна. Тэгээ хамгийн сүүлд 4-5 хоног болсон дараа өнөөрөө танай хоолж явах гэдэг юм нөгөө хурчин. Тэгээ би тэр дуурайны хөнгөлөш юу хоолтой мантай аюу айд юм. Тэгсэн ч одоо болдгоо яг хөө төгшмөр оодсон чинь гэж одоо яадаг вэ гэдэг ингээд манай тааш хоол гэдэг. Хоол гэдэг ярьсан юу ч аа. Тэгвэл одоо гэр бүлийн бүлийг бэрийн дотор авах хараад тэгээд байна. Ингээд ирээд төв хараан дээр чинь 1 сарын 3-4 цагаан зэрэг оны өмнө байсан оны дараа 1 сарын 3-4 Улаанбаатар дээр ирээд улсын төвчөний хурдаар орлоо. Би маш төвчөнд ярьж шүү. Улсын төвчөний хурдаар ороход манай тэр төв харааны боловсон бүшийн нөхдөд саяын шалгасан чойш гэдэг хүн одоо манай айлгад юм байна юм шиг. За Монгол Ардын хурцлт намын төв харааны сүүлийн бүгд хурлуудыг элтгэнүүдийг одоо бараг үнсээр бүрэн одоо мэдсэн байх шүү. Зөв полицийн коммунист намын төв харааны бүгд элтгэнийг мэдсэн байх шүү. Уншсан байх шүү. Хэд уншсан шүү. Тэгээд таварын пин одоо бас мэддэг байх шүү. Ийм юм аа. Тэгээ шууд баймын төв харааны чухал тогтоол юу гэдэг юмнуудыг мэдэх хэрэгтэй. Ингээд айлгаж орсон чинь ямар ч тийм асуудал байхгүй. Томорон дотор зэдэн болгоод таньхаарахгүй хол суугаад байдаг. Наан гэдэг нь хоол суугаад байдаг. Манай тоож ярьж байгаа юм. Асууд байна уу гэж асууж байгаа юм алга. Тугай байж би тэр зогсоод байсан чинь самбууг асууж шүү. Их хормын байсан дэрэг жампрын самбуу гэж. Юу чигээ худаг гаргаад хэд өгдөг юм бэ гэж. Хэд хүлээл гэж өгдөг юм бэ? Хөдөө орон нутгийн худаг гаргаад хэд өгдөг юм бэ гэж. Тэгээд одоо би хэд өгөхөд нэг сум нэг гэтлөө штэ гэдэг дотроо бодоод юу асууж байгаа юм бол нэг мэдэхгүй гэж ямааргүй гэж гайхаж байгаа. Сум нэг гэтлөө өгдөг бол байдлаа юм. Тэгээд та богооч мөзөвч юм. Тэгээд дахиад дараа чив чимээг нам хүн байж байсан. Сэдэн болгоод цац
Чиуга настай яар насууч. Уучтай гэл. Тэгээд одоо бүгд хорноос авахтай гэж байсан чинь ямар ч бүгд хорн байхгүй. Тэгээд зөв болгоо. Энэ батлахгүй батлыг тэгээд бас. Ийм амархан байдгийг бид нар их судалж явж байгаа шалгалт модуудын дээр явдаг. ITS байлаа гэж ингэж бодож байна. Санагдаж байна. За ингээд би яамд ажиллаад би хөдөөж усны аж ахуйн яамд орлогосод байгаа дараа нь ус төр усан 2 жил шахам 2 жил орчим хөдөөж орлогосод байлаа. Бас усаад хариуцаад байгаа шүү дээ. Хөдөөж усны усыг нэгтгэх тэнд байлаа. За дараа нь би усны институт одоо яг институт нар геологийн хүрээний баян бөөр суурь. Тэр нь би үндсэндээ нээвэр 20 жил захирлаар ажилласан байна. Эрдэмшлийг байгуулсан. За тэр эрдэмшлийг байгуулсан 20 жил их сайхан жил. Одоо ямар сайн ямар дараа ямар жинээс илүү дурсамжтай тэр эрдэмшлийг хүрээний захирал байх хугацаа байсан. Нэгдүгээр дандаа сайхан залуучуудтай ажиллана. Хоёрдугаар дандаа юм бүтээж ажиллана. Зураг төсөл хайгуул эрдэмшлийг ажиллана. Тэгээд институтыг бид нар хөөрхөн тухайд нь одоо нэлээд бэхжүүлж ингэж байсан санаж байна. Тэрэн дотор шилжүүлтэй юм бас хийж яснаа санаж байна. Жишээ нь усны ангиас, гидротехник ангиас, гидрогеологи ангиас, гидрогеологи ангиас аюул сургалтын мөртлөө спортын зэрэгтэй хүүхдийг би шууд авдаг нэг тийм одоо нэг талдаа буруулдаа. Яг л волейбол спортоор манай геологийн институтууд хотод одоо их нээвэр ордог. Волейболын мэрэгтэй командыг бэхжүүлэх гэж спортын мастер зэрэгтэй одоо манай арднаа мастер, төр мандах мастер, алтан цэцэг мастер болж байгаа юм. Алтан цэцэг мастер биш юу вэ? Ийм улсуудыг шалгалт явах. Тэр нь одоо шууд эдэнтэй багш нартай ярьж байгаа нь авчдаг юм. Тэр шалгалтыг хэмжсэн бол соёлыг бол тэгингээ волейболын зэрэгтэй хүүхдүүд. Тэгтээ тэр хүүхдүүд саялахгүй спорт уусан дэггүй хүүхдүүд аваагүй боломжтой хүүхдүүд байсан. Ингээд бид нар институт 20 жил ажиллах сайхан байсан. Тэнд ажиллаж байхдаа эрдэмийн ажил хийсэн. За дараа бас нэг тохиолдлыг болсон 92 онд хөдөөж байгаад орлогосод хийгээд байж исэн чинь ерөнхий сайд жасраа долоотой байсан. Тэр өрөөндөө доодж ин очлоо гэсэн чинь чи Хинтэмгийн хүнсэн бахаар юм лээ. Хинтэмгийнхаа анхны засаг дараагийн юм байна. Гэвэл яшин байгаа. Шинэ үндсэн хууль 91 онд батлагдаад 92 онд хэрэг батлагдаад 92 онд шинэ үндсэн хуулийн дагуу засаг дараагийн шин бол аймгийн дарга биш. Ямар нэг юутай шал өөр шин зохион. Тэгээд зах зээлийн тогтолцооны одоо энэ үе чинь шинэ үндсэн хуулиар засаг дараагийн шинийг бий болгох. Тэрэндээ намайг нутагтаа явуулна гэсэн. Тэр бол жоохон хүндэн би масаараа намын ажил хийж байгаагүй, төрийн ажил хийж байгаагүй. Усны төрийнхтэй яамд байсан өөр амар мангар байгаагүй. Ингээд одоо би бардгийн болов гэсэн чинь бархан махаа гэдэг ингээд тэгээд намайг мохроор өндөө бас цаатлаа дөрөв даруулаад намайг яаж юм бол нэг жоохон аюун дотор виск за ингээд амжилт байсан. Би хамаагүй шүү дээ. Адьяа гэдэг хүнтэй нөгөөдөөс явна. Аймаг дээр чинь хурдан нэр дэвшил чинь чамайг би батламж тэгээд болоо. Өөр байхгүй. Ийм модоо шүү. Оройн би юм дээр сургууль явах, аймгийн дарга болох, орлогосоо болох энэ дандаа тийм шулуун замаар яваад байсан байна. Одоо ингээд бод. Ямар нэг өрсөлдөгчгүй, ямар нэг юу ахгүй. Ийм ясмаг. За цаг маань яваад байна. За ингээд би тэтгэврт гараад хэдэн дараагаа би одоо хүртэл баримтуудын бүлээн ном байдаг. 60 хөрсөн болбол тэтгэвртээ гар. Зайсдаг бити суугаад ийм одоо хан залуугаас тийм лоостой байсан. За яагаад чи тэр лоосд дэвшүүлэх болсон байгуул за манай нөхдөд уучлаарай бодлогоч миний сайд нар миний дарга нар зарим нь манайг айгүй давамдаг байсан шүү. Чамдээ гарч хаад байгаа. Институтын захирал шөнөө бичиг төрөлд хүрээд авдаг. Засахыг нэг засдаг юу?
засахгүй бараг байх юмыг засахын төлөө засдаг. Засаад дордуулдаг. Тэгээ нэгж үчигдээ би өшөө жоохон сайжраад өөрөөрөө болгоод нөгөө өөрийнх нь юм харамсалгүйгээр ордог. Тэгээ шууд зовчдаг. Ийм хэмжээ настай хүн 60-аас дээш хүн бол бодитгаж иймгүй юм байна шүү. Тэгээ би 60 насны дээрээ энэ хүрээлэнгийнхээ дахиад ажлын 연습 орж ирдэг юм аа. За 60-таа гарахад нь харамсах нэг юм байдаг. Бас хүн биеэр нь бол жоо ажил хиймээр байдаг байхгүй. Толгойгоо бийхаарай. Ингээд тань тавсан юм татцаа гайгүй дэшид ашигын орхоор хаалгаа. Ийм байхад хүний төлөвлөж бас нэг л даа. Тэрний хайрын гисээр байгаа хүн залуучуудаа тавлаад байдгийг би бас тэр бүр хайрын байсан. Ингээд би таануудад хэлэхдээ жавтай дэдгүүр гарснаас хойш 10 жил, бүтэн 10 жил шүү. Бизнес үндсэн мэргэжлээ тушаал их сайхан боломж гардаг шүү. Одоо загсаа социализмын тийм байгаагаа одоо үндсэн мэргэжлээ тушаалээ бизнес хэрэгтэй. Би даже захирлын хүрээлэнд байгаа тэр ажлаа өгөөгүй байхдаа лидерик гэдэг компани байгуулаад хүрээлэн ажилтан бод аж ахуйн нэгжтэй байж болно. Яамны ажилтан биш ч болдог байсан. Тэгээд тэрэн дээр ганц хоёр хүн аваад аваахта хүрээлэнгийнхээ нөгөө сантай олсуудаас нэг хөлсөөр аваад та чиний хэдэн төгрөг өгөн чамдаг ажлынхаа хажуугаар хийдэг байхгүй. Захирал бас усуулсан зарим усуу жоохон дургуун гэхдээ хуулийн боломж нь чинь дургуун гэдэг чинь болно. Эрдэмшлэгээр одоо ч тийм эрдэмшлэгээр ажилтан бизнесийн ажил хийж болно. Шинэ багшд юм хийж болно. Ийм учраас 10 жил энэ олсон мэргэжлээ таамаглаад насны хугацаанд батсан хойно бүтэн 10 жилийн бизнесийн хугацаа бий гэж бодоорой. 60 хүрээ одоо хөгшин нэмээ өгөө болоод хүүхдийг хараад эсвэл наран суугаад гэсэн тийм байхгүй шүү. Далчин ширэн багтан 70 хэд хүртлээ ер нь би одоо хэдийгээс ч юм 78 гэсэн үү. Би бол одоо 78 хүртэл ажиллах нь ч юу гэхдээ усын тэн урилгаар сая юм хий. Гэхдээ би мөнгөний төлөө хайхгүй над мөнгө ямар ч юм. Ер нь 60 хүрснээс хойш мөнгө хэрэгцээ болчихсон шүү дээ. Би улсаас мөнгө идээгүй, ямар нэг юм жоорлоогүй, ямар нэг юм хувьцаас юм шиг байна тийм байхгүй. Гэхдээ хүн нормал хөвийг яваад амьдэрсэн хүн бол мөнгөний хэрэгцээ байдаггүй. Хонц хондрын хэрэгцээ байхгүй, орон байрны хэрэгцээ байхгүй, өр хүүхдэд тэтгэн гэж байхгүй. Миний өр хүүхдэд намайг ажил хийж амьдэрчаагүй боловсрол алдаг юм аваад хийдэг юм хийгээд эхэлсэн байдаг. Ингээд одоо орсоор проблем байхгүй. Тэр шиг сайхан байхгүй шүү хүүхдэд. Хөгшилсөн хойно өөр юмтай зурагтаар янз бүрийн юмтай холилдоод ингээд өөрийгөө суугаад хүн суугаад байж хэрэггүй би тааж авах хэрэгтэй. Тэгэхдээ мөнгө хэрэггүй болдог гэдгийг бас дотроо бодож байгаа. Хөгшилсөн хойно дээр мөнгө хараад одоо янз бүрийн ашиг хэмжээ гараад ингээд явж бас болохгүй юм шиг. За ийм баг ингээд та нөхдүүд би одоо энэ гарчиг дотор миний амьдрал гэсэн болохоор би ингээд батрааж ярьлаа. За одоо ингээд загсыг энэ хөгцөлд одоо хүүхдийн хажуунуудаа харахад бол тэр өндөр албан тушаал төрийг бас хийж яасан байл би тийм ээ. Ингээд дардаж бас том тушаал шүү дээ. Орлого сайд гэж бас байдаг тушаал. Ингэж яхад ямар нэгэн одоо өнөөдөр чулуу болохоор юм бэ ягтж одоо авч мэдчихсэн. Яагаад Улаанбаатар хотыг авч явах газаргүй байна уу гэж хаяураас асуудаг. Тийм аваа. Яагаад би хөдөө одоо мал хөөгүй байна вэ? Тэрмэн дарга болохгүй ч нөө мал тавьж болох байлаа. Тэгээд тэр малын шаардлагч юм бол ийм байхгүйсэн. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг бас ажил хийж байгаа зах зээлийн үед миний сэтгэлгээ жоохон буруу байж та нар бас зөв замаар зөв хэмжээнд зөв хуулийн хүрээнд жоохон жоортой байх нь бас зөв юм шиг. Би тэрийг та нарт зөвлөж өөрийн гэсэн жоохон хөрөнгөтэй байх нь. Нэс идэж болохгүй овшоо данцэрэггүй овшоо юу гэдэг юм. Тэр хувийн эзэмшил гэдэг чинь одоо хаашаа имдээ гэж оргол бидний юм шиг юм даа. Аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшил гэдэг чинь тэр нөгөө хүмүүсийн юм мэддэг хүмүүсийн төлөв яваад тэрний хувьцаа худалдаа авсан хүмүүс байдаг. Одоо манай юм чинь ийм байна. Тэгээд 700 орчим төгрөгний тэтгэвртэй хөгшин мөнөө 7600-ын тэтгэвртэй ингээ байх чинь сая жоохон гараад байдаг. Хангалттай байдаг юм аа. Та нар өөрийн саягаар авах нь 2 саятай байхад хөгшилсөн хойно зардал баг шүү.
Чууг нь өөрчлөлт гарсан. Илүү хэрэглээ тангадаж болохгүй мэдээж. Арихуу хэрэг байхгүй тийм ээ. Арихууга тангадаад тэгээд бол мэдээж тэтгэл болтомтой юм байна. За хөгжүүлсэн хойно тэр 10 жил бизнес бол дараа өөрийн гэсэн хобби төрдмөр байна гэж байна. Таамаг зүйл. Хобби төр. Би бол хурдан орны хоббитай. Наруу гэдэг адуутай. Тэр маань дэвгэн дадлан суманд байна. Одоо тэргээр хобби энэ. Мари оюун өрөөхгүй, мари оюун тавьж хажуугаар замгүй тавьж машинаа. За ер нь мари гэдэг ер нь гэсэндээ ийм учраас одоо тэгтээ би бол аим сумын надад хүмүүс сумын хэмжээнд одоо наадаг. Айрыг авна. Манай нутаг айрыг байдаггүй. Айрыг ондуулаад гэж ярьдаг. Манай айрыг онд гэж байхгүй. Бодоод айрыг ондуулж байхгүй. Тэгээд манай очингой нөхдөд чиний айрыг авал би юу ч явахгүй тэгээд байдаг. Нэг хоббитэй байвал шатар тоглож болно, шагаа аргуулж болно тийм үү? Тэгээд спортоор тийм өрсөлдөгчтэй тийм хоббитэй байвал таам хотуудын залуугаасаа тэрийг эзэмших зүйл шүү. Тэгээд миний энэ хобби яагаад зуусан би эцэггүй бодож хөөхд байсан гэсэн харуугаасаа би эцэг сараатай хөөхд байсан бүр багаасаа миний эмээ намайг хүн болгосон хүмүүс тусдаа байсан. Эмээ дээр хүн болсон. Эмээ намайг гэрийн эзэн битээр 10 настай 10 битээр байхад гэрийн эзэн үгээр адуугаа чи мэднэ, хүрээ чи мэднэ, хөрөнгөө чи мэднэ гэж ийм байдлаар 10 настай хүүхдийг одоо хандуулсан шүү. Тэр адуу малын хой битээр болсон бахаа гэж ингэж ундаг юм аа. За ингээд баярлалаа та бүхэнд. Дараа нэг жижигхэн арга хэмжээ бол хуусад асуугаа дараа нь. Ja, wir. 자. Zaten beklerken yaptım basın yol deriliğine asal arkasında sen bak. Yıl otan. За асуулт нэг гэсэнтэй за уул нь бол гүүрийн сонирхолтой гүүр юм сонирхолтой юм байна тийм. Тэгээ конкурсыг оноо татаад тэгээд усны нөөц цогцлоогийн дарсан юм тийм үү? Тэгээд одоо энэ мэргэжлээ яаж гүүртэйгээ холбох вэ? Тэр талаар та бодож ирээч гэсэн юм. Яа сайн байна. За манай усны гэдрчээний мэргэж нь одоо оноо гэдрчээний гэж байхгүй таамаш байгаль орчин ямар юм нэмжлээ. Ерөнхийдөө гэдрчээг Усны барилгын хэмжээчнээ. Усны барилгын хэмжээгээр за тийм. Усны өсөлтөөр байчнээ. Тэгээд тэр усны барилгын хэмжээ гэдэг шинжээр гэдрчээний бол бидний мэргэжлээ тийм. Энэ мэргэжил ч өөрөө саний би тэрийг нэг мартаж ярьсангүй шүү дээ. Элсэж байгаа юм шиг эцэцээ ухаж байна. Энэ аюул одоо юу гэдэг сайхан мэргэж. Хөрвөх чадвар сайтай. Усны инженертэй ер нь олон юм ярьж болно юм. Геолог гэдэг геологыг ярьж болно. Гэдэг усны барилгын инженертэй. Уул уурхай нөхдөдтэй очоод тэрдлээ юм ярьж чадна. Байгаль хөдөө аж ахуйтай очоод бүр сайн ярьж чадна. Хөдөө аж ахуй, байгаль хамгаалалтай. Зам барилгын энэ хэсэг дээр бас одоо их ойрхон ярьж болно. Ялангуяа зам барилгын тэр замын овоолгын өндөр доогуур ус гаргадаг түнэл энэ юмнууд чинь усны тооцоон дээр одоо усных нь үерийн одоо боловсргүй үер гэдэг юм уу боловсргүй усыг тодорхойлж яаж гүүрийнхээ болоод тэр юуныхаа одоо пролет диаметр одоо нүхний усан бүрэг чадварыг тооцдог. Энэ бол гидравлик тооцоо. Гидравлик тооцоо бол манай гидротехникийн шинжлэх ухаанд гидравликийг хамгийн сайн үздэг дээр. Ер нь Монголд гидравлик тооцоог инженери ангид, гидравлик ангид, манай инженери ангид гидравликийн багш нар манай багш нар гидротехникийн багш нар байгаа юм шүү дээ. Байсан юм шүү дээ. Мэшэл доржам, бод дотоодрош юм болоод ийм учраас манай энэ мэргэжил хөрөв шатарсаа тийм учраас манай залуу замын инженер байхад геодезийг маш сайн мэднэ. Газар хэмжих ухаан биш. Тэрийг бид нар бүр маш одоо үзчихсэн геодез дадлаг хийсэн. Ийм учраас замын инженер гэдэг техниктэй холбоход их амархан. Ажил дээр гарсан хойноч айлгүйгээр одоо усны барилгатай юм замын барилгатай газар очоод нөгөө хэсгийнхээ ажлыг сонирхоод энэ хэсэг руугаа
зарим хэмжээгээр ороод авчихад бол боломжтой гэж ингэж үзэж байна. Жишээ нь газар зүйн ухаанд манай гидэр техник бол ер нь бас их ойлгомж газар зүй. Манай олон хүн миний хүрээнд ажиллаж байхад газар зүйгээр цол хамгаалсан. Манай гидэр техник болсон. Жишээлбэл энэ нэг зураг харуулъя миний номон дээр байна. Энэ Монголын нутагт байгаа усан албарын 3 шугамуудын огтлцын цэг Монголд байгаа юм. Энийг бид 1975 он 71-ээс 75 он манай хүрээлэнгийн захирал байхад энэ Монголд байна гэдгийг бид тогтоосон. Хаана байна гэдгийг яг координатор тогтоогоогүй байсан. Тэгээ бид одоо гидэр техник хүн чинь геодезиний ойрхон учраас би 1990 онд мөн захирал байхдаа энэ юу яг координатор тогтоё газрын олъё гэдэг нэрээр нь олъё гэдэг. Ингээд манай хүрээлэнгийн хөмсөлтөд явган маршрутаар яваад энийг олсон юм. Өөр 10 жанчуудын өндөр насны амралтын урд 2 жанчуудын дунд хөндлөн уул гэдэг газар энэ цэг байна. Тэгээд дээр нь хөшөө байгаа тухтай хөшөө байна. Энэ тухтай хөшөө бид босгосон. Энэ тугийн энэ хөшөөний цаана би өөрөө байгаа туг бариад өөрийгөө нуугаа. Тэгээд энэ шавыг дэлхийн ус албарын одоо цэгийг Монгол дахь цэгийг ингээд тогтоосон координатор тогтоосон одоо хөшөөтэй байна. Гэтэл ийм цэг би жоохон судалгааг цааш нь өргөжлүүлээд гэдэг юм одоо сонирхолтой хэмжээнд дэлхийн хэмжээнд ингээд үзээд яваа. Интернет одоо бүх юм байгаа юм чинь тэгсэн дэлхийд 12 юм 13 байна. Ийм 3 салбарын шугамын огтлцын цэг дэлхийд 12 байна. 12 байна. За Азад ердөө 2 байна. Нэг нь энэ төггийн хойд хэсэг, хятадын урд хэсэг Хаас гэж хот вэ. Шашны нэг том хот биш. Тэр Хаас хотоос хойш 20 км газарт Гималайн уулын салбар улс нэг нь байна. Нэг нь Монгол Аржанчуудын хөндлөн ууд байна. Ийм сони юм. Тэгээд энэ 12-оос нэгийг би ингээд Монгол тогтоосон нөгөө 12-3-ыг нөгөө орны эрдэмтэд одоо судалж яана үгүй юм би нэг олж мэдээгүй. Ер нь координатор тогтоосон байдгүй юм шиг. Гэтэл 2 жилийн өмнө Оросын нэг эрдэмтэн Атутова гэж доктор аваад гадар зүйч доктор аваад манай энэ цэгийг сонирхож ирээд Чидэ хотод эрдэмшлэгийн хурд намайг энтгэд тавиад шийдвэрээ би очиж энтгэд тавьсан. Тэгсэн чинь тэр нэр Яблонский хребет энэ хойд Яблонны нуруугаад байгаль нураас юу хүртэл Чидэ хүртэл нэг том үргэлжилсэн уулан. Тэр ууланд ийм цэг байна гэж над манер над тэр доктор аваа батлаад тэгээ очиж үзье гээд намайг аваад тэр Яблонны нуруу тэр өндөр газар тэр хэвгүй газар зам байхгүй очиод үзсэн чинь тийм байхгүй байсан. Тэрэнд хойд мөсөн далайн 2 одоо голыг тус нь тоолоод номхон далайн нэгийг тоолоод ингээ 3 гээд ингээ явцсан байна. Тэгээ би хойд мөсөнд нэг далайд 2-ыг авах, нэг далайд 1-ийг авна шүү. Манай дотоодын урсгалгүй сав газар гэдэг шар өнгөтэй болдог энэ бас сав газар. Номхон далайд могон байна, хойд мөсөн далайн цэнхэр байна. Энэ 3 байхаас биш 3 цагийн огтлсын цэг 12 байхаас биш 2 цагийн огтлс 2 шугам огтлсгүй жил болно шүү. Тийм үү? Тийм учраас ер нь энэ географийн хувьд гадар зүйн хувьд тэр чидийн хурд дээр би тэднийг жоохон үеисгсэн тэгсэн чинь тэгээд гол болгоочтой хана юм бас яриад байна лээ өдөөс. Явсан 3 цаг байна. Ийм одоо юм байгаамаа. Тэгэхээр газар зүйгээр тэр бас нэгэн зөний маалдаг олон хүн хамгаалсан газар зүйгээр геодезийн мэдж байгаа юм шиг газар зүй гэдэг шиг байна шүү дээ. Газар зүйг өндөр намын өргөн хөдөөний уртад бүхэмээр хэмждэг юм чинь. Ийм байна. За тэгээд залуугаас ханиа явчлаа. Одоо юу яа? Бонгогш махан хоёр энэ дээр хэдэн хүмүүс 30 хүн байна. Энэ дээр суулаа маяг юм гэж. Энэ номоо та энэ бүгд өгч чадахгүй учраас суулах гэж энэ номоо. Тэгээд дараа энэ номыг хэрвээ авах гэвэл та зөвхөн дуртай номын сонгуулийг байгаа. Монгол орны усны аюулгүй байдал гэж. Хоороо суусан.
За 하는 오도 스니 홈스 mom스 소초거든 내셔 스타일 특히가 제가 Сайн танаас асуулт асуух чинь. Би усны барилгын байгууламжийн 4 зоёд маа. Тэгэд таны түрүүний ярианд донд дурдсанаар одоо тэтгэвртэй гарснаас хойш бизнес хийж хийж шүү дээ. Мэргэжлийн дагуу. Яг манай энэ мэргэжлийн дагуу яг Монголын нөхцөл юу гэдэг стратеги одоо том усны барилга байгууламж барихгүйгээр арай жижиг хэмжээнд яг усаас нэг хамаарахгүйгээр хуваарь ямар бизнес хийх боломжууд Монголд байд юм бол тэгэлээс За хуваараа усаа дэвшүүлээд бизнес хийнэ гэдэг манай ашигтайгаас ирж байна. Тийм зөндөө байдаг. Жижиг нуурыг одоо газрын зөвшөөр газрын аваад загас өржүүлэх гэж ярьж ил байдаг улсууд загас өржүүлэх зүгээр загас тавьчих биш дотор нь хамгаалах юм аа. За жижигхэн объект газар аваад услагаатай тариалан ирэхэд гэж ярьд юм. Эсвэл одоо фермер хоторчин фермерийн аж ахуйнууд чинь бүгдээр одоо устай асуудалтай холбоотой тэжээ тарим малаус фермерийн хөдөө аж ахуйн юм байна. За барилгад бол усаа түшгэлсэн бизнесийн бас байж болно, одоо юм байж болно. Ер нь тэгээд энийг шууд одоо хэлэхэд хэцүү. Тэр үед нь тухайн үед нь гараад явах тэгэхээр боломжтой бий. За нөхдүүд юу яана усны салбараа түшиж бизнес хийх чинь одоо хийж байгаа нэлээд мөргөн бизнес юу гэдэг нь усны салбарын хайгуул зураг төслийн ажил хийж байна. Байгаль орчин үнэлгээнүүд хийж байна. Манай усны инженерүүд одоо гол захирал, гол дарга, гол багш нарын байж байгаа шиг байна. Гэмэрхүү маягаар одоо бичгийн ажил, оюуны ажил гэдэг юм уу тийм үнэлгээнүүд. Тэгээ янз бүрийн нормативыг боловсруулах ажлын захиалга нь барилгын яамнаас ихэр тэрэн дээр бизнес хийж болно. Шилбэ хамгийн сүүлд одоо энэс сүүлд нэг юу Монгол орн чинь 29 усны сав газартай 29 сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэж нэг юм хийдэг юм байгаль орчин захиалдаг юм. Тэрийг хийдэг одоо туршлагатай гэдэг инженерүүд байдаг. Тэрэн дотор байгаа зохион байгуулалтад хийх юм их боломжтой баг бүрдүүлээд их боломжтой би хамгийн сүүлд умартгүй энэ дорлогын сав газрын хийлээ хэрлэн болын хийлээ шийдэ ирээд ажиллаучид мөнгөөр хий. Тэгтээ бас хөргөн чамгүй мөнгө авч байгаа. Оюуны таны бичиг саасны адилын юм хийхэд их боломжтой шүү. Ер нь тэр нь бараг дээр бол загас өржүүлдэг нуур аваад яаж яснаас бараг тэр нь дээр байж магадгүй гэж. Өшөө юу яах асуу. Хамаагүй. Тэгээ би нэг асуулт асуусан юм. Та усны салбарт 54 жил ажилласан юм шүү дээ. Тэгээд тэр хугацаанд ингээд одоо тэр ингээд ерөөсөө ингээд хийж бүтээж чадаагүй бид одоо ирээдүйн хооч ингээд усны инженерүүд ингээд хийгээсэй гэж тийм бүр амар тийм чухал тийм хийгээсэй гэсэн тийм хүсэл байна. За маш сонирхолтой асуудал байна. За бүгдийг хийж чадсан гэж мэдээж бид хэлдэггүй. Ер нь тэгээд энэ усны ажил ер нь ажил маань өөрөө ажил дээр гарсан тухайн үеийн нийгмийн тогтвортой юм хийн гэдэг хэцүү. Жишээ нь Монгол орн бол хөдөө аж ахуйн орн байсан. Миний хүүхэд өвчтэй насны хугацаанд хөдөө аж ахуй босчуулах ажил байсан. Аргагүй бас би эрдмийн зэрэг хөдөө аж ахуйгаар хийсэн хөдөө аж ахуй босчуулдаг. Гэтэл энэ сүүлийн хэдэн жилд одоо хөдөө аж ахуйн усны ажлыг үндсэнд нь орхиод уул уурхаар явчихна шүү дээ. Тэс нэг уул уурхаан гэдэг хэсгийг одоо уул уурхаан ноёлсон гэдэг хэсэгт орж ирдэг юм байна. Цаашдаа уул уурхаагаар нэг цаашаа хол явахгүй хөдөө аж ахуйн нэргээд босч ирэх байх гэж мань боддог. За бидний дунд хийж чадаагүй нэг ажил өнөө хүртэл эрчимтэй эргэж байгаа мөртлөө үр дүнд хүрдэг ажил усан сахилгаан станц. Бид нар усан сахилгаан станцаар бас нэлээд одоо ном үзсэн. Манай багш байсан мэжид дорж нансалмаа даана дуулсан болдын багш нар усан сахилгаан станцыг яг тэр нарийн мэргэжлээ төгссөн хамсарч байгаа. Би яг тэр бээр ороогүй хөдөө аж ахуйд төгссөн шийдэл
Усан сахилгаан станцын ойрын ирээдүйд Монголд одоо тэгэхээр ёстой ажил мөн эрчим хүч хөгжлийн үнэхээр одоо нэг тулгуур буй юм болбол тэрний хамгийн найдвартай хүйсвэр нацны эрчим хүч. Одоо нөхөд эрчим хүчнийг ярьж яхад biz тааны жоох явцгүй нараа салхиас Монголын жижиг орны аль нэг улсын эрчим хүчийг шийддэггүй. Үгүй. Харин шийддэг нэг арга нь байдаг тэр нь одоо ураанаар атомын сахилгаан станцаар тийм ээ. Иймээр шийдэж яж болдгоо Япончуудын анжууд. Тэр тэгдэ аюултай. Монгол шиг сахилгаангүй ажил дээр архиудаг хүмүүсүүд эрчим хүч одоо атомын эрчим хүчээр занимаад нэгэдэг буруу. Толгоороо усын юусуу. Ерөөсөө буруу. Тэгээ найраа юу гэдэг нь торногоор уран Францад хайгууд хийгээд байна гэдэг чинь буруу ажил. Ерөөсөө хэрэггүй ажил. Настаа ямар юмтай оролдож яана гэдэг нь хүний толгойтой нь тэр шиг юм бол уран бас манай таарахгүй уун байх ажил үүсгэн. Тэгээ юу гэж да нүүрсийг мэдээж болигдоод ихэд нүүрсүүд одоо хязгаартай нөөцтэй юм байгаад байдаг. Тэгээ бохор байгаад тэгээд маш их ашиглалтын зардалтай. Тэгээд хамгийн гол нь манай усан сахилгаанаас зов. Усан сахилгааны муу юм нь хөрөнгө оруулалттай. Барилгын өндөр чадвартай улсууд барина. Тэр зүгээр нэг хэдэн хүн очиод барьчдаг юм биш. Ийм учраас усан сахилгаанаас нэг л хийх юм болоод одоо улсыг манайгүй Монгол улсыг шийддэг ганц эрчим хүчний хөтөл муу. Одоогоос хэдэн жилийн өмнө Говьял аймгийн Тайшны усан сахилгаан станцыг барьлаа. Ахунгал дээр барьсан. Ховдын дөрөвнийг барьсан. Энэ хоёр усан сахилгаан маш гоё шийдэлтэй. Та нөхдөө ангийнхан багш нар одоо та нөхдөө энэ хоёрыг нь хүүхдүүдээр үзүүлмээр байна. Ер нь үзээгүй үзсэн ч яг дахиад хойдны жилээс хэдэлгүйгээр энэ хоёр усан сахилгаанаас орж үзмээр. Үнэхээр сайхан жижигхэн 11-12 мегаваттын гэхдээ маш хөөрхөн техникийн шийдэлтэй, маш уран хийцтэй, маш амжтай. Гэтэл Тайшны усан сахилгаан станцыг барьж эхэлж яхад би тэгээд чинь хүрээд байсан баг. Маш олон улсууд орон нутгийг барыг бослогон дурайж ирсэн шүү дээ. Эсэргүүцэд одоо Эрдэнэбаатар гэдэг сэтгүүл толгойд тэр ахлагчтай хэдэн хүн ерөөсөө одоо байгаль сүйтгэж завхан голыг идэж ууж ерөөсөө үгүй хийлээ яда хэсэж удахгүй ажил. Харус нуурыг хахад бол харус нуур дээр сонин би тэрний төслийнх нь теогойхон шүүмжлэгшээсэн. Харус нуурыг одоо тео хийсэн улсууд маань ингэж хийсэн байгаа шүү дээ. Харус нуурыгаа өөрийг тео хийхдээ ер нь жоохон бүтлэг байдлаас нь тео хийгээд харус нуурын төвшин 50 см өргөгдөхөөс тэгж өргөгдсөн юм одоо. Өдөө 50 см байгалийн төвшин шүү дээ. Тэгээд болоо. Тэр өргөхийн тулд юу гэхээр тэр далан барьсан, далан бариа 50 см усны төвшин өргөгдсөн. Тэгээ усны төвшин өргөгдсөн чинь төвшин 50 см өргөхөд нөгөө тонь гадагшаа 50 м шиг 100 м шиг тэлэн шүү дээ гадагшаа. Тэрийг болгож байгаа. Тэр тэлдгээ навааш өвөлжөөгүй хэлэг нь шувуу өндгөлдөг газар байхгүй болдог бодон ахаа байхгүй болдог зэгсний холсны баахаа байхгүй 9 шидэ юмар ургаад ингэж байдаг орнуудад ингээд тэрийг дэвргээд манай болчингүй ширхтаа санаатай тийм улсууд чинь дэвргээд өөргөөд байдаг. Тэр явдлан би энэ хоёроор бүр зориод хоёрын журмаар явлаа. Тэр үлтэйгээ хөгтөвтэй явлаа. Тэгсэн чинь Говьялтайхан Тайшраа гэгээ нуур гэдээ нэрлэсэн. Одоо Говьялтай Тайшрынхаа тэр нуураас урагш нартай хот руу өмдний ус татаа дуусчих шиг байна тийм ээ. Өмдний хавсыг тэндээс авчих. Ингээд одоо гэгээ нуур гэдэг нэрлээ. Тэрэндээ бараг шидлэгтэй ямар сайхан завхан гол хэвээр ямар ч айрын нуур руу ордгоороо ороод байж байна. Прохорчнаас тасалдгаа болсон баг. За дөрвөн дээр утсан чинь дөрвөнийхэн тэр 50 см өсөөд 50 см өндөр шувуу чинь 50 м 100 м-ийн цаанашаа дахиад зэгсүр 2 жилийн дараа тэр зэгсэн нөгөө өндгөө дараа байж нөгөө өржөөтэй чинь 50 100 м-ийн цаанашаа дахиад өржөөгөө барьсан байна. Ямар нэгэн юм нэгээс хохирол байхгүй байгаад наан сүржгийж одоо гомны эсэргүүцдэг маш их юм байна. Одоо бид Эрдэнэбаатар сэтгүүлчид бичсэн статьянууд байдаг юм. Тэрийг вэ эсэргүүцлийн бодтой баримттай бас хичээ гэж боддог. Ийм учраас ер нь эрчим хүчийг бид нар шийдэж чадаагүй байна.
За одоо иршин хүчийг нь хойно шүрэнгийн станцгийн голын станц гэдэг бид цэлэнгэ дээрээ бах яриад байдаг олон жил миний залуу байхад хүртэл ярьдаг байсан. Оросууд маань эсэргүүцээд байдаг. Баян нуурыг бохирдуулах гэж, баян нуур усны нөөсөө хүмүүстүүлэх гэж өшөө бас ус юу. Тэр чинь геополитик асуудал байна. Оросуудыг бид гадуур нураас эрчим хүчийг өндөр үнээр одоо худалдаж аваад байгаа нөхцөлд тэд нар биднийг хэзээ сэлэнгэ дээр юм байхыг зөвшөөрөхгүй. Тэрийг зарах юм. Магадгүй баруун Монголоор тэр юугаар дөрвөн тайшны тэр хэсгээр бас эрчим хүч борлуулах сонирхолтой байна. Ингэж байгаа нөхцөлд одоо манай эгийн гол болоод сэлэнгийн хойдлын савууд эрчим хүчний сахилгаа усан сахилгаа ердөө явдаг. Бүр аюул зовлонтой. Ийм юм байгаа тэгэхээр энийг бид хэрэглэж чадаагүй энийг өнөө усны их чадхаас барьдаг хүмүүсөөр гэдэрж явах нэг шүү. Тооцоо хийдэг хүмүүсөөр гэдэрж явах нэг шиг байдаг. Доктор манай дагвар дөржинээс удаа нэлээд тодорхой юм яринда манай дараачид өсөлтөй хүн байгаа нь дөржин инчээ цогон баасан. Яг энэ байдлаар бодж байгаа юм байна. Эрчим хүчийг бид хийж чадаагүй маа гэж ингэж л одоо хэлэх байна. Усны эрчим хүчийг хийж чадаагүй маа гэж шүү. Я сумма яасан гэж Өдөр нэг хүн намаа ш. Тэгээ солдат эзний энд Ашиг замаас хатсан. Босд солдат хараасан бай. Чи хүн гэж. Савчснээс асыг нэг юм. Та томора асыг тийм болсон байна. Он хэсгээс чи. Нам гартуулахаас өмнө нэг зүйл бичмээр энэ номыг одоо бид хийж байгаа би уншаад явж байгаа л тэгээд эхний хагасны явж байгаа. Тэгэхэд бол юу гэдэг чинь гэхээр тэд төрсэн санаа бодож байгаа бүх юмнууд одоо миний санаатай гэдэг юм уу 100% нийлээд байгаа учраас энэ ном бол айгүй гоё ном надад санагчаа. Тэгэхээр оюутнуудаа хэлэхэд энэ ном хэрвээ та бүхэн ирээдүйд Монголын усны салбарын удирдах одоо аппун тушаал чинь эсвэл усны менежментийн чиглэлд ажиллахаар заавчгүй номыг авч уншаарай. Энэ бол маш гоё ном байна. Энэ дээр баг одоо Монгол усны салбар ямар хөөж журмаар одоо яаж хөгжиж явах ёстой вэ? Усны салбарын удирдлага зохион байгуулалт ямар байх ёстой гэдгийг бүгдийг тусгаж өгсөн байгаа шүү. Тэгээд та бас энэ номын хандлагаар манай оюутнуудад товчхон мэдээлэл өгч байгаа. Энэ номыг үзсэн ба. Ном яхаа бас хоёр хэдэн жоохон ном бичсэн. Энийг манай усны салбарын нэрээр тавьвал оюун толгойн дэд ерөнхийлөгч санжид орж байгаа таамаг дууссан баг. Одоо тэндээ гавьяа ажил өдрийн гавьяа өдөр яваад байна. Нашаа олон жил бид хамт ажилласан. Их хурлын гишүүн байсан Мэдүүлэг. Манай төвийн усны ажмын дарга байсан Габисэн. Энэ хоёр манайд орж ирээ та нэг юм бичээ. Одоо тэггүй болохгүй нэг захиалгууд. Тэгээ манай усны ажмын салбарын олдох хэдэн байгууллагууд дэвэн гэдэг. Ингээд энэ номыг 3 жилийн өмнө одоо гаргасан юм аа. Тэгэхээр энэ бол яг мэрэгжлийн ингээд энэ томьёо бичигдсэн байгаа учраас энэ тань мэдэх талаа. Гэхдээ удирдлага эдийн засаг зохицуултыг одоо хэлбэртэй байгаа. Ингээд энэ залууг Чи биш дээ өөр юм шиг. Манай нуурасаа суултаа бэлдэж байгаа. Тэр гоё залууч дээрээ асууж таамаг тийж хамаагүй ус мосны төвшин багсаа нуу жижиг цөөр маалга болоод байгаа юм тэр тухай тэрийг би усны барилгын хэлбэр бол яаж сэргээж болох болох вэ асуу. Чипи аваа. Атас сахарын дөрөв. 아뭐 미치겠어. 그러나
Цасан тэр биш бариад. Тэгээ За өөр асуулт байна уу? Асуулт авахгүй асуулт асууч таагаад асуулт аваад байгаа. Та нэгэн олон төсөл өрдөгдөж гүйцэтгэсэн байна. Тэгээд эдгээр төслүүдэд хамгийн гоё ч юм уу те хамгийн бахархмаар төсөл нь аль төсөл вэ? Төслүүдээс одоо зураг төслүүд юм уу эсвэл өдөртөжсэн Яа, төслүүд тэгээ манай усны институтын 20 захир хийсэн гэдэг шинжилгээ зураг төсөл оруулсан ийм байгууллага байсан. Эдийн ажил ус гэдэг. Зэн дотор өчнөө гол зураг төсөл бид нар хийсэндээ харамсалтай тэр зураг төслүүд маань өнөө тэгээ худаг эзэнгүй болсон улсын системд юм болсон турбаяндан бүгдээ эхний жилүүдийн хөвчлэн эхний жилүүд улсын системийн турбаануудыг бүгдээ ухаж аваад хятад руу авчихсан. Жаа. Ийм одоо сайн юмнуудыг бид өөрсдөө өнөхөр одоо харамсамаар байдаг хийх юм аа. Тэр дотор хамгийн сайхан зураг төсөл гэдэг юм бол одоо би шууд тэр гэж хэлж чадахгүй байна. Энэ Ослоготой тариалангийн зураг төслүүд би ч улсын сахилгаан станцуудыг бас 78 бид хийж бариулсан жижиг. Жишээлбэл давхны тосон зэнгэл байгаа тосон зэнгэл улсын сахилгаан станцыг хамаар хассан багтаа. Бол хараагүй хараа дараа нэг хэдэн километр тэр чинь хоёр уран мегаватт юм 2 мегаватт юм. Хоёр турбинтэй Германы турбинтэй байна. Тиймэрхүү жижигхэн станцууд бидний 78-ыг барьсан. Тэр төрөөр давхны тосонгийн хайтайхан болсон гэж одоо ажиллаж байна. Жишээ. Хоёр таймд одоо болсон системүүд мэдээ. Тэр жижиг байна. Юу гэж байна? Жаргал сумд байна. Эдгээр системүүд одоо шинэ төвийн орон дэгүүл манай Борнуур Батсамбар жаргалтай систем байгаа. Тэгээд нэр маань өнөөдөр бүрэн ашиглагдахгүй байна. Хоёр гэрчлэхэн багаагаар усын одоо тэр хэмжээгээр хоорондоо хөрөн хэрэг маргаантай усын ашиглаж яадаг юм байна те нэгдсэн эзэн багуудсан. Тэгээд ер нь усны барилга байгууламжийг тэр нийгмийн нэрийн төсөлд нь тааруулж ийгээд тэрийг тэр улс орон тэр нийгмийг одоо бүтээн байгуулсан юм аа цаашдаа өргөлжүүл ашигладаг байвал гэсэн. Ямар сайхан усан сахилгаан станц бариад бүгдээ хөвчлөө байхгүй ичгэн одоо хэцүү. Шинэ өнөөдөр таашрын усан сахилгаан станцыг хөвчлөө үгүй хийчихнэ гэж бодъё доо. Тийм байж болно. Үгүй гадар байна. Атмын сахилгаан станц дорно хувьд байна. Одоо юу таашрын усан яагаад хэрэггүй бэ? Тэр баяндан суулж яах юм бэ? Тэгвэл тэр сайхан барилга тэгээд усан хэрэггүй болох бишээ тийм болно шүү дээ. Тийм болоо. Бид хамгийн гол бахархад юм утасны 20 жил ажиллахад хамгийн ширүүн сэгэднүүдтэй институт бид нэр хүний одоо шилж явдаг байсан, хоёрдугаар биеийнхээ суралцдаг байсан. Тэгээ манай институтээс дарга нар их төрдөг байсан. Тэр үечд яам хамгаан газар хүн дэвшил институтээс л гадагшаа хүн дэвшил институтээс л ийм байсан. Тэгээд тэр боловсролсон одоо сэгэднүүдтэй ажилладаг сайхан байдгийг дурсамжтай байдгийг одоо манай геологийн хүрээнд надтай хийжсэн ахмадууд дээд талд одоо 80 гарсан хүмүүсүүд 75 хүн байна. 160 хүнтэй институт байсан намайг байхад дээдлийн тоо. Тэгээ одоо 75 ахмад амьд зэрэг байна. Сони шүү. Өнөөдөр би өөрөө байх шиг. Тэгээ би авьяатад бас нэг сар 150 мянган төгрөг халамж хийж өгдгийг. Тэрийгээ би цагаан сараар биднийг хамгийн ядарсан амьдрал хүнд байгаа гэдгийг өөрсдөө шалгаруулад тэрэнд бэлэг өгдөг юм. Тэдний шагнал явуулсан би ганцаараа тэнд гавьяат болоогүй шүү. Миний хөдөлмөр гавьяа бол ерөөсөө тэр хэмтээгийн даргаж хүчтэй чихэн орлог сайн хүчтэй институт 20 жил ажилладаг. Энэ байгууллагын орчны гавьяатыг одоо өвгдөн суурийг бий болгосон гэж боддог. Тэгээ одоо хүртэл надад ажиллажсэн институтын хүмүүсд маш өөдрөг явна. Шин одоо оюу толгойн дэд ерөнхийлөгч гавьяат
одоо санжид оржийг та нар оюутлага тушдаг бол хараа ямар сайхан хүмүүстээ мөн одоо жаар гарсан далж хийж байгаа юм байна. Тийм байна. За одоо нэг асуулт аваад цаг тавиа. Гүчил. Дахин нэг дахиад асууж байгаа. Дутуу зүүн шилсэн бүтээл анихс таатс. Мянгийн 971-ээс 75 онд Монгол улсын усны нөөцийг нэгдмэлээр ашиглан хамгаалах ерөнхий схем гэж 5 бат ном атлас урагтай төвлөрсөн хийж битээсэн. Тэгээд бүгд найрамд Монгол ард улсын бусдгөө тусламжаар хөрөнгө их усүр тэдний гаргаад тэгээд хэвлэл мөрөг бас улсын эдгний хорон бодлыг бид Монгол удаагийн штаб хийдэг байсан. Манай институтээр тэр бүтээл болсон. Тэгээд дараагаар нь 75-аас 79 онд бараг 80 он хүртэл юу яасан. 6 сав газрын усны нөөцийн нэгдмээр ашиглан ерөнхий схем гэдэг боловсруулсан. 6 сав газар дээр. Ингээд нэг 20-од батном гэдэг юм одоо тэрийг бид нар боловсруулаад ингээд байсан чинь намайг айлгын даргаагаад ирсэн чинь Шинжлэх ухааны академи 20 дугаар зууны шиндэг бүтээл шалгаруулна гэж шүү. Тэгэхлээр би тэрийг тодорхойлтын тэдний өгсөн заавар маягтай дагуу бөгдөөд зураг хөргийг аваад ихийн бүрдүүлээд академид аваачаад өгсөн чинь 20 дугаар зууны шинжлэх ухааны шиндэг бүтээлээр шалгарчдаг байна. Тэгээ одоо бидэнд гэрчлэгээ хийхдээ ганц би биш тэрний авторууд бүгдээрээ тэр шиндэг бүтээлийг эзэд тэр бүгдэд нь тэр гэрчлэгийг би хуулиад өгсөн байгаа. Хүнсүүд хадгалагдж байгаа. Тэгээ 20 дугаар зууны шиндэг бүтээл маань өөрөө ямар шагнал дурамшилд авдаггүй. Ямар ч юм байхгүй. Тэгээ одоо бодоход энэ улсуучин төрийн саяхан баярхал ер нь том юм яриад байна шүү дээ. Ингэж бодоход байж тэгээд бид нар тэрийг тэгээгүй өнгөрсөн дээр онгор мэрэгчтэй тусламжтай орсуу тусал гэсэн тэгээд бид нар биш юм аа гэж 20 дугаар зууны шиндэг бүтээл. Тэгээ ер нь яваагаад би бас нэг тийм юмыг одоо энэ уран цагийн огтлыг автоод гэдэг сэвэр миний инициатив санаачилгаар хийсэн. Би зохион байгуулж хийсэн байгаа юм залуучуудаа. Тэгээд ер нь нэг тийм юм ажил хийж байгаа хүн ажил хийхдээ хажуудах юм аа. Хажуудахад цуудуулаад сайн савраг харж тэрэн дотор миний оролцоо юу гэж болох вэ гэдгийг бас сонгож яг өдөр тутмынхаа нэг бичиг сонсноор гараа үсэг зурдаг ажлаас илүү бас юм үлдэцтэй хойш хэлбэртэй хэрэгтэй юм бодож ил явах зүйтэй байлаа шүү дээ. Тийм байдаг. Жишээлбэл Хэнтэй аймгийн дараа 4 жил хэвтэ манай Хэнтэй аймаг шинэ ингэж явахдаа тэр хагас нь Бурят цамд байдгийг Бурятын Автраган наадам гэдгийг санаачлаад Автраганы патентыг авчваа. Тэр наадам санаачилсан одоо аймгийн дараа гэдэг юмараа. Тэгээд хэдэн төгрөгийг гаргаад хийсэн миний төгсөн сумын дадлын сумын анхны наадам болсон. Энэ жил 13 дахь наадам агаад болно. Ингээд одоо тэр чинь 94 он гэдэг шиг 25 жил болж шүү дээ. Тэгээд энэ патентыг би бас одоо аюуны өмчийн газар очиод авсан. 10 жилийн өмнө. Тэгээд тэрийг авахд бас хүн санаа яадаг юм бэ хүн аюуны өмчийн газар очиж хийсэн юм хамгаалуулахгүй бол хугацааны дараа та мартаг. Хоёрдугаар хугацааны дараа таны өрсөлдөгч юм уу сонирхсан гэдгээд би гэж гарч ирнэ. Нөгөө авах систем биш би гэж саамрын сумын цагийн патентыг би авсан байна. Хэрвээ энийг би авахгүй бол хэн нэгэн хүн ингээд миний нас орсны дараа ч юм уу би гээд авчдаг тийм юм Монгол маш их байна. Ийм учраас тэр Автраган наадмын анхдагчийг одоо би авсан. Ягаад гэвэл энэ Автраган наадам гэдэг чинь одоо өвөр Монгол өшөө хаач байдаг учраас олон улсын наадам бодсон байгаа. Тэгээд би бүх наадамд ордоггүй л дээ. Тэгээс сонсоод байсан чинь агад читэд эрхүүд одоо улаадад хаач байдаг юм одоо чавуулсанд энэ болсон дараа чинь наадмуудыг оролцсон хүмүүсүүдээ сонсож яхад жишээ тэр ардын жижиг тэр авьяад очоод тэр дарга очоод энэ чинь манай дашуулурд энэ чинь манай улаад энэ манай агад гэж цоныг хөрдөр бичдэг биш. Өөрөө очсон наадмаа энэ анхных гэж ойлгодог.
Хэзээ хаан байгуу хийсэн бэ гэдгийг хүн ойлгодог. Миний хөндлөн уул дээр одоо очсон хүн анхудаа очиход би энэ дээр ичлээ орог би гэж хэлж болохоор шийдээ ийм байгаа байхгүй. Тийм учраас түүх гэдэг нь энэ сонин одоо эргэж яадаг. Театр наадмыг би ямар автор болоод төвнад ямар ч копийн онлог байхгүй шүү. Тэр надад тэр наадам хийж байгаа улсад хүндэт одоо урилгаж өгдөг. Би очдог одоо та Монголд бол яг онцгойрол орчин ихэнх нь очихгүй. Тэгээд энэ шиг байл нөхөд дундаас хүн биегээд авчдагаас сэргийлж. Та нөхдөд оюуны өмчийн газар энэ таны хэлсэн байгаа энэ шиг чухал газар шүү. Шинэ бүтээл, шинэ санаа, шинэ юм хийсэн бол багаараа өөрөө ийм одоо оюуны бүтээлд оролцсон бол тэрнийхээ эрхийг авчих. Тэр дор. Тэр дараа нь чулуу болно шүү. Тэр үедээ санагддаг бай заа яах вэ байдаг болно гэдэг. Тэр тийм биш шүү. Тэр үсэг нэг ном биш тэрнээс автор болдог юм бол тэрнийг одоо авторноо хамтран бичдэг болгон байхад гурвуулаа тэр гэрчлэгээ авчих хэрэгтэй байхгүй. Шинэ юм бол. За асуулт байна. Хичээл төвөгтэй тэрийг мартсан шүү дээ. Дөрөвөөс хичээл төвөгдөөс нам. За тэгвэл ингээд өндөрлөхөд хэдүүлээ өргөцсөн зочиндоо баярлалаа гэж байна. За ирсэн оюутнуудаа баярлалаа. Ингээд дараагийн лекц бод баярлалаа. 잡한 거도면 해지는 수식에 안뜨다도 매너다고 애드금 소다근 시계 오르건도 남바라한 익식된 듯 쇼다 오르는 알사요 소등가 만다다게